Яа, энийг ингээд сонсохоор хамаагүй гүнзгий юм байна, хамаагүй чухал юм байна. Шал өөр өнцгөөс ойлгоод авлаа. Тэгээд та энийг хамт ойлгоод авсанд баярлалаа. Энэгээр дамжуулаад Дональд Трамп юу ч гэсэн түүхэнд нэлээд чухал Америкийн ерөнхийлөгч болох магадлал Гилберт Докторовын ярилцсан 2 дахь видеон дээр тавтам ойрлон өчигдрийн видео хэдүүлээ хаана дууссан бэ гэх юм бол Дональд Трамп юу ойлгоод авсан бэ гэх юм бол тэр Европын улс төрчнөр тий Трампын эсрэг ажилтдаг. Айл хэдийнэ Трампын эсрэг ажилтдаг байсан. 2016 онд мань хүний эсрэг ажилтдаг байсан. 2020 онд мань хүний эсрэг ажилтдаг байсан. 2024 онд Америк дотороо сонгуул болж авах үедээ Европын хүмүүс бас Трампыг муулж исэн, шүүмжилж исэн гэх мэт шин. Тэрийг Дональд Трамп мартаагүй юм байна. Ухамсарцсан байх шиг байна. За энэ видеон дээр бас докторов юу хэлж байгаа юм бэ гэх юм бол энэ дайн яаж хэрхэн хизээ дуусах магадaltaй юм бэ? Хэн үлдэх юм бэ? Тэгээд бас Дональд Трампын засгийн газар томоохон өөрчлөлт орж ирэх магадaltaй юм байна гэж жишээлбэл юу хэлж ирсэн бэ гэх юм бол Марко Рубио алтан тушаалаас ерөөхдөө буух ёстой гэж сонсцгоо. There's some recognition that they are reaching the end here. Indeed, the whole speech was focused around the dilemma: either we fight or we lose either we alienate Trump or we accept a deal, which would be deeply humiliating. So, сая дурдсан бэ гэх юм бол Зеленский ард түмэнд хамдаж нэг үг хэлсэн шүү дээ 10 минутын видео. Маш харанхуй, маш депрессний. Тэр юу хэлсэн бэ гэх юм бол Украинчууд бид нэр ган гэхдээ даралт, шахалт, хөшүүрэг хангалттай байх юм бол ямар ч төмөр хугардаг. Тэгээд тэр видеон дээр бас юу хэлж ирсэн бэ гэх юм бол нэг бол бид нэр Америк түншээ алтна, нэг бол бид нэр бууж өстэй олно. Тиймэрхүү юм ярьж байна. Тэ за үргэлжлүүл. By definition, a dilemma where there's no good outcome, which is a nice out. It could be a nice out for Zelensky by selling this as not his fault. We were sold out or betrayed. But in terms. Тэгээд Glenn Diesen бас энийг зөв хэлж байна. Энэ бас Зеленскийн хувьд бол нэг томоохон боломж. Юу юм бэ гэх юм бол би та хэдийг тэ хаяагүй шүү. Америкчууд биднийг хайсан. Америкчууд яасан бэ гэх юм бол тэ хүлээн зөвшөөрөх боломжгүй нөхцөл надад тавьсан. Тэгээд одоо надад ямар ч гаргалгаа байхгүй. Тэгээ Америкчууд яг гэсэн дээр намайг хутгалсан. Тийм учраас би одоо бууж өгөхөөс өөр аргагүй. Иймэрхүү гаргалаа Америкчууд Зеленскийд өгж байгаа юм байна. So the wider security architecture, because you mentioned this, how do you see this deal forming the wider security system? За тэгэхээр энэ хилцэл маань ерөнхийдөө Европ дэлхийн аюулгүй байдлын тохиролцоог хэрхэн нөлөөлөх юм бэ? Тийм яаж бий болох гэж байгаа юм бэ? Сонсцгоо. Well, the specifics, of course, are not there. What the message is one of lines of communication and its direction. За тодорхой нөхцлүүд энэ хилцэл дотор угаасаа байхгүй. Тийм байх боломжгүй. Тэрийг ерөнхийдөө одоо боловсруулна. Тэр 28 поинттэй тийм төсөл маань юу юм бэ гэх юм бол ер нь бол нэг алтан гац. Тэр зөвлөө хідүүлээ явцгаая. Тэгээд харилцааны шугамуудаа бэлтэж байгаа. Тийм кабелуудаа бэлтэж байгаа. Хоорондоо ерөөхдөө ярья. Тэгээ бүгдээрээ нэг ширээн дээр уулзаад тийм тохиролцъё гэсэн одоо үр дүн энэ хэлсээсээ гарч ирж байна. Towards a relaxation of tensions across Europe. The consequences are clear. That is a big diminution of the role of NATO generally in European security. Номер 1 үр дүн юу юм бэ гэх юм бол энэ хэлцэл бий болоод ирэх юм бол бий болох магадлал маш өндөртэй. НАТО-гийн нөлөө, НАТО-гийн хүч тийм навсбур зөв. That is. Тэгээ НАТО яагаад үүсгэн байгуулагдсан бэ таад мэдж байгаа те Совет холбооны эсрэг тийм. Тэгээ Совет холбоо байхгүй шүү дээ. Совет байхгүй. НАТО-гийн байх үндслэл байхгүй болсон байхгүй. It's fairly plain to see. Гэхдээ яг НАТО баг өөрөө дангаараа нэг яам шиг нэг засгийн газар шиг болцсон байгаа аахгүй юу. Тэгээд Монголд хэдүүлээ бас харж байна. Замын төгжрлийн сайд, утааны сайд гэх мэт янз бүрийн ингээ яам агентлаг үүсгэн байгуулдаг. Яагаад тэгж байгаа юм бэ гэх юм бол нэг асуудал гарч ирдэг. Тэр асуудлыг хэрхэн шийдэх гээд байгаа юм бэ гэх юм бол нэг агентлаг ямаараа тийм хүний нөөцөөр мөнгө төсөөр ингээ зодох гэж үздэг. Гэхдээ ядаргаа нь юу юм бэ гэх юм бол жигнэсээ утаагаа болчих юм бол тэр сайд нь алтан тушаалгүй болно. Төсөв маань багасах нь тендерүүд алга болно. Окей? Тэгээ НАТО бас яг адилхан. НАТО одоо юу юм бэ гэх юм бол тэнийг том тендер зарладаг газар болцсон байгаа. Тэгээ зэвсгийн 8-аас Америкийн топ компаниуд ингээд сайхан ашиг олдог. Тэр топ компаниуд юу гэдэг юм бэ гэх юм бол их хурлын гишүүн сонгуулийн үеэр тэр хүмүүсийг мөнгөөр бөмбөгдөг. Ерөнхийдөө тэр экосистем
дотор аль хэдийн орцсон байгаа. Тэгээ одоо яг газар тариаланд юу хэрэгтэй бэ гэх юм бол бороо ус хэрэгтэй, газар хэрэгтэй, нар дулаан хэрэгтэй. Тэгээд тэр НАТО баг өөрөө ийм экосистем болцсон байгаа байхгүй юу? За тэгээд тэрний нөлөө буурна гэж байна. Энэ бол маш сайн. Нэмэлт орлого бид нар бүгдээрээ мөрөгдөж байгаа. Зарим хүмүүс бүр алхмаа хийцэн, өөрийнхөө пэйж эхлүүлсэн, өөрийнхөө онлайн дэлгүүрөө эхлүүлсэн, өөрийнхөө нэг жижигхэн подкаст эхлүүлж байгаа, өөрийнхөө бичлэгээ онлайн тавья. За тэгсэн ингээд гар утсаараа юм уу камераараа бичлэг авлаа. Яаж засдаг юм? Яаж өнгийг өөрчилдөг юм? Яаж текст оруулдаг юм? Яаж сабтайтл оруулдаг юм? Яаж хэрэггүй юмыг хасдаг юм? Яаж нэмэлт бичлэг нэмдэг юм бэ? Тэрийг мэдэхгүй. 10 жилийн өмнө амар сүртэй, өртдөг, өндөртэй мэргэжлийн софтвер хэрэглэдэг байсан. Одоо юу болсон бэ гэх юм бол гар утсан дээр CapCut гэдэг гайхалтай аппликейшн гарсан байна. За заавалчгүй гар утсан дээр хийх хэрэггүй. Тийм. Компьютер дээр Canva гэдэг аппликейшн байгаа. Бараг мэргэжлийн төвшин өнөөдөр видео эдитинг хийгээд өгчдөг. Сурахад жоохон хэцүү. Гэтэ ард нь гарчих юм бол чи өөрийнхөө хувийн бизнес, өөрийнхөө нэмэлт орлогын их усроо контентээрээ дамжуулаад бараг өнгөө сурчлагаа, маркетинг, идэвхжүүл, таниулт хийх боломжтой. Пэйж эхлүүл видеонуудаа тавь. Тэгэл болоо. За тэр софтверуудыг CapCut, Canva-ыг сурмаар байгаа юм бол сонсоо. 59 мянгаараа миний онлайн боловсрол менторшипийн платформ дээр CapCut, Canva-гийн сургалт одоо гарч байгаа. Хин хийсэн бэ гэх юм бол яг миний одоо энэ видеогийг эдитлж байгаа баг хийсэн. Миний пэйжийг 300 мянган дагагч хүртэл аваа явсан хүмүүс мэргэжлийн видео эдиторууд чамд юу зааж өгөх юм бэ гэх юм бол гар утсан дээрээ компьютер дээрээ маш амархан ганцхан хоногийн дотор яаж видео эдит хийх юм бэ заагаад өгчнө. За 59 мянгаараа контентын ертөнц тавтан байрлана. Амжилт хүсье. I think about the Russian reaction, because this question has been raised. Mr. Putin made some statement and answered during a question. I think it was Matvienko, the chairwoman of the Federation Council, who posed this at the start of yesterday's weekly virtual Russia Security Council meeting. She asked Putin to comment on the peace plan, and he did. За тэгээд уржигдэр Путинээс Оросын нэг өдөрдөх хорооны гишүүн асуусан. За та тэр Америкийн 28 гол поинттай юмыг харсан уу? Коммент хэлээд өгөөч. Путин тэрнээр хариу өгсөн. Сонсгоо. Russians have been non-committal. Mr. Putin was generally predisposed towards the plan, but he's not tipping his hand, because if he said anything good about it, that will be still a further cause for Europeans to howl. This is basically a Russian plan. За тэгээ Путин юу хэлсэн бэ гэх юм бол би сонссон. Жохон дэмжихээр юм шиг ярьсан. Гэхдээ бүрэн дэмжих боломжгүй болохгүй. Тэгээ Путин энийг бүрэн дэмжих юм бол Европын дуракууд юу хэлэх юм бэ? Хаа. Хэлээ бицтэй. Энэ төслийг тэр чигтээ Путин боловсруулсан. Хардаа. Тэгээ Путин баярлж байгаа. Тийм учраас энийг тэр чигтээ шууд ингэ дэмжих юусоо болохгүй. Эсэргүүцч бас болохгүй байх. Сонсцгоо. And if he said anything negative about the plan, he would be feeding into domestic opposition to settling on anything less than total victory. In this regard, I call attention to my peers, some of which have already gone on record. Тэгээд эсэргүүцэх юм бол Орос дотроо бас неокон байгаа хгүй. Тэр дайныг мөрөөдөж байгаа. Киев дээр алидын цөмийн зэвсэг яагаад шийдэггүй юм бэ гэх мэт шин. Тэднэрт ерөөхдөө хүч өгнө гэсэн үг. Тэ хэлээ үсттэй. Энийг хүлээн зөвшөөрч болохгүй. Бид нэр Украиныг тэр чигтээ авах хэрэгтэй гэх мэт шин. Гэхдээ тэр бас амар аюултай. In interviews yesterday, and I'm not the least bit surprised that they reject this plan, because they are representatives of the maximalist, ultra-nationalist, ultra-orthodox positions at the fringes of the Kremlin. I stress at the fringes of the Kremlin, because Mr. Putin himself is not in that camp. Тэр Оросын экстремистүүд байгаа хгүй. Ultra-orthodox одоо шашингийн хувьд тэгээ ultra-nationalist тий Украинчууд гэсэн байхгүй өдр бүгдээрээ Ороснууд талбаанууд байх хэвээр. Тэ Одесса үгснээ Одесса тэднэрт байгаа юм бэ. Киевын рус түүхийг уншсан юм уу? Тэр чигтээ Оросын нутаг шүү дээ гэл хэлж байгаа хгүй. Тэднэрт бас ингээд талбай зай өгж болохгүй. So they reject anything less than total victory. The problem with that position is that total victory is impossible. За тэднийг дэмжиж байгаа болохгүй юм бэ гэх юм бол тэр чигтээ ялалт бол худлаа гэж байна. Тэ. Киев Украиныг тэр чигтээ яална боломжгүй. And nobody wants to face that fact. We've gone through almost 4 years of war, and every time Russian victory was approaching,
There was a new level of escalation. За тэгээ энэ дайн одоо бараг 4 жил болж байна. Тэгээ Оросууд тэгээ прогресс хийгээд амжилт нь хүрээд тэгээ Украиныг ингээ эзлэхдээ ингээд хуглахтаа ойртоод ирсэн чинь юу болсон бэ гэх юм бол Европчууд тэгээ энийг дараагийн шатанд хүргэсэн. Та санаж байгаа үстэй тэгээ тэр онгоцны бааз тэгээ дронороо яасан цахилгаан станц, нефт боловсруулах үйлдвэр, Storm Shadow, янз бүрийн Pojin, Attackams, HIMARS ингээд явсаар агаад эцээцтэй юу болох юм бэ гэх юм бол цүмийн зэвсэг байхгүй. Time more dangerous, more irresponsible. Тэ улам хайргас. Тэ улам цүмийн зэвсэг дэлхийн 3 дугаар дайн руу явсан. Тийм учраас Украин тэр чигтээ бас арчиж болохгүй гэж байна. Бас энийг энэ зүв бай. And now we are at the point of utter irresponsibility by the frantic European so-called leaders. За тэгээ Европ талаасаа бүр харах юм бол Европын удирдагч нар Макрон, Штаммер бүр одоо мэдрэл муудаж эхэлж байгаа. Солиороод эхэлж байгаа. Цэрэг явуулъя гэж байгаа байхгүй юу? Макрон, Штаммерт Украин руу цэргээ илгэе. I'm thinking about Macron and Starmer, who are both in the last 2 days said they're ready to send troops. Тэгээ хоногийн дотор Макрон, Штаммер юу хэлсэн бэ гэвэл цэргээ илгэе. That is to say, Russian total victory is impossible. The only thing that is possible is total European war. Therefore, за тэгэд энэ ингээд тоглоом ингээд явсаар агаад нэг нь хариу өгөөд нөгөөх нь хариу бариад ингээд явсаар агаад Оросын тэ хязгааргүй ялт гэсэн байхгүй. Гэхдээ энэ тоглоом хаана дуусах юм бэ гэх юм бол Европ дотор тэрчтэй дайн тэр дуусна. Тэ Францчууд зэрэг илгээн, Англичууд, дараа нь Германчууд, дараа нь Польшууд тэгээд баттай дэлхийн 3 дугаар дайн. За тийм учраас энэ тоглоомыг эцсийн юу буудал хүртэл тоглож болохгүй. The idea of Russia continuing the fight because it will have a better deal at the end is utterly illusory. And I'm just regretful that my peers are so stubbornly sticking with that because they detest Trump. They refuse to acknowledge that the man might do any good in this world. And they are as heavily invested in this anti-Trump position as are the neocons, which is quite shocking. But that's the reality where we are today. За тэгээд энэ дайн явах тусам Оросууд илүү амжилттай болох тусам Хятадуудын хүлээн зөвшөөрөхтэй хилцэл дийл улам мууднаа. Энийг бас ерөөд докторов дэмжихгүй юм байна. Би бас тэр талаараа бодож исэн. Тэгэхээр шинэ нюанс өгч юм л та. Тийм ээ. Яг гэх юм бол Европчууд улам харгас болох магадaltaй. Хилээ үйцтэй тий Путин бол жигнэсээ чөтгөр гэх мэт шин. Тэрийг бас бодох үзэх хэрэгтэй байна. Yeah, well, I share your pessimism on this, on the desire on the Russian side to go for a full victory, because it forgets that if you want to, that they already won the war, this is fair enough, but they also have to win the peace thereafter. And I think that a victory without the Ukrainians accepting defeat, it can only go two ways. That энэ аюу зөв байна. Оросууд байлдааны талбай дээр аль хэдийн ялж байгаа. Тэгээ Оросууд энийг дараа юу хийх юм бэ гэх юм бол инх тайвны талбай дээр бас ялах хэвээр. Тэгэхээр ямар нэг байдлаар энэний төгсгөл тий Украинчууд ямар нэг байдлаар хүлээн зөвшөөрөх хэвээр. Тэгээ ягаад энийг хэлж байгаа юм бэ гэх юм бол бодоод үзье заяа. Америкчууд Иракийг авсан. Иракчууд тэрийг хүлээн зөвшөөрсөн үү? Үгүй. Террористууд болсон. Америкчууд Афганистаныг авсан. Тий Афганистан хүмүүс тэрийг хүлээн зөвшөөрсөн үү? Үгүй. Террористууд болсон. Америкчууд Вьетнамыг авсан. Тодорхой хэмжээгээр. Вьетнамчууд тэрийг хүлээн зөвшөөрсөн. Үгүй. Вьетнамчууд юу болсон бэ гэх юм бол террористууд болсон. Тийм учраас нэг улсыг эзлэнэ гэдэг чинь нэг асуудал. Урт хугацаанд өдөртнө гэсэн томоохон бүр дараагийн асуудал. Бүр залгинаа өөрийнхөө ингээд доторлуу ингээд шингэнэ гэдэг чинь бараг худлаа ахгүй юу? Тиймэрхүү юм боломжтой байсан бол Хятадууд өөр Монголыг залгаад тэр чигтээ одоо autonomous region явж байгаа шүү дээ. Тэрний дараа Монголыг бас авна шүү дээ. Гэхдээ боломжгүй. Тэ нэгдүгээр дэлхийн тайзнаар хүмүүс эсэргүүцэн. Тэгээ монголчууд бид нар шүү дээ. Бас ямар нэгэн байдлаар ингэ сатаа болно. Тэгээ бид нар улс төрийн хувьд бол өөрийнхөө улсаа шаардна, эргүүлээд. Тэгээ улс төрийн шугамаараа бид нар өөрийнхөө шаардлага биелүүлж чадахгүй юм бол тий сонгуулиар болохгүй юм байна, нүүп дээр болохгүй юм байна. Тэгээ бид нар юу ямар гарга хэмжээ авах юм бэ гэх юм бол бослог гаргана үстэй тийм ээ. It's either Russia will have to go all the way to take all of Ukraine, which would be a true horror show because they don't want to go in the western parts of Ukraine where they're not, well, there's no one who will welcome them. Тэгээ Оросууд бас Путин бас энийг зөндөө хэлжсэн яг саруул эрүүл ухаантай шинжээч бас хэлжсэн ер нь бол Киевийг бүтнээр Львов хүртэл ингээ Польшийн хил хүртэл
Украиныг эзлэнэ гэдэг чинь зүгээр өстой аимшигын кино багхгүй юу. Яг гэх юм бол тэ украинчууд тэрийг эсэргүүц. Хөшөө. Чи маргааш өглөө юу хийх вэ? Таач. Чи хуруугаа уншуулна. Залахгүй байна. За дарах. За. Нэгтгэс тавтах. Зуны амтлаараа жоохон амрын тэгээ буцаагаад ажилдаа орчин. Зээлээ төлнө. Тэгээ 30 настай хөвцсөн юм бол заяа. Хүү, шгүүдээ талтаа орчлоо. 20 жил нараа тэтгэвдэх юм. Хүү. Ямар сонсогч байна? Солиод байгаа зү. Би бас тийм байсан юм аа. Гэхдээ миний амьдрал минийх байх ёстой гэд би 10 жилийн өмнө шийдээд еврей хүн шиг хөрөнгөлөл үүсгээд хөрөнгө оруулалт хийгээд ирсэн. Амар хэцүү байсан. Сурж авсан юм аа би номын дотор шингээсэн, сургалт хийсэн, компани үүсгэн байгуулсан. Би энэ өвчнгоос салж чадсан. Тэ энэ хуруу шүү дээ. Хизээж хуруу оншигчтэй золохгүй. Never again. Чек адилхан юм өвчнгоос салмаар байгаа юм бол зээл мэйл янз мөнгөний зовлонгоос салмаар байгаа юм бол би сургалтаа санал болгоё. Мөнгөний зовлон баяртай гэсэн сургалт. Энэний талаар дэлгэрүү мэдээлэл авмаар байгаа юм бол видеоны эз эргээд болсон. And this would then turn into a quagmire, or they can just expand, go to Odessa, take the historical Russian territories back. But then they will leave the western parts of Ukraine. That will then form a hub for guerrilla warfare for decades to come. And of course, тэгээд Одесса хүртэл явлаа. Тэ хар тэнгисээс Украиныг тасдаж авлаа. Эдийн засгийн хувьд бол боолоо. Днепро голоор юм тээвэрлэх боломжийн одоо хаачи гэж бодъё. Тэгээ юу болох юм бэ гэх юм бол эзлэг украинчууд тэ ирэх 30, 40, 50, 60, 100 жилийн хугацаанд юу хийх юм бэ гэх юм бол асуудал үүсгэн. Тэ энэ тхийг хар. Тэр Кашмир тэ Бангладешийг хар. Бунга Шри-Ланкаыг хар тэ. Тэгэл ингээл нөгөө ethnic minority асуудал маш том байхгүй. Одоо Монголын нэг гоё юм юу юм бэ гэх юм бол ихэвч хүмүүс нь халах. Тэгээд ерөөдөө нэг сүртэй шашинлаг биш. Гэхдээ төсөөлөө үзчих заяа. Монгол улсын 55% халах, 25% казак, 25% орс байсан бол яаста бүлэг-бүлгээрээ алдсан. Их хурлын дотор нэг бүлэг үүсэн заяа. Тэгээд янз бүрийн яам дотор орс олон гих мэдч болон яг Монголда тиймэрхүү юу хандлагатай юмнууд байгаа л та. Увсын гих мэдшин, ховдынхан, тэгээд дорнтынхан гих мэдшин янз бүрийн бүлгүүд байгаа. Өмнө говийнхан дараа. Гэхдээ харьцангуй гайгүй. Тэ. Гэхдээ жигнээс арьс өнгө шашин соёлоороо жигнээс өөр болох юм бол Монгол дотор шүү дээ. Аста эдийн засгийн хувьд тэ. Одоо жишээлбэл 5 толгой орд тэрчтэй халахууд Эрдэнэт тэрчтэй халахууд бүх юмыг ингээ халахууд өдөрцсөн. Тэгээ улсын 30-40% нь казак тэ орсууд байлаа. Тэгээ тэд нэр юу ч долоож чадахгүй юм бол хэзээ нэг цагт маргаан үүсэх байхгүй юу? Тиймэрхүү юм ярьж байна. Europeans would do whatever they can to support, and obviously the Americans, at least the next administration, would likely join in. So it would become a horrible mess. So all these comparisons to World War II and defeating Nazi Germany, I don't think it's helpful because I don't think there's a clear pathway towards a total military victory without having any acceptance of defeat on the other side. Well, actually, it's a bad example as the Germans did accept defeat at the end. However, what do you think the Europeans can do anything then to turn this around? Тэгээд сая дэлхийн 2 дугаар дайныг дурдсан. Дэлхийн 2 дугаар дайн Япончуудыг тэрчтэй арчсан. Гэхдээ Японыг эзлээгүй шүү дээ. Тэ. Цэргийн засгийн газар нэг хэсэгтэй байсан. Америкчууд жоохон засаглалын барьсан. За дараа нь үндсэн хууль дээр хэд хэдэн өөрчлөлт оруулсан. Тэгээд ерөөхдөө Японыг Япончуудад үлдээсэн. Германыг бас Германчуудад үлдээсэн. Ягаад хоёр хуваагдсан бэ гэх юм бол нэг тал нь Совет, нөгөө тал нь барууныхан. Тийм ээ. Гэхдээ Герман улсыг Германчуудад үлдээсэн. Яа. Гэхдээ Ирландд бас харагдаж байгаа тийм Northern Ireland тэгээ бусад Ирланд тэгээд RAF амар терроризм болсон штэ Англи тэр маргаанаас болж тийм учраас нэг улсыг эзлээд тэгээ дараад өөрлөгөө ингээ шингэнэ гэдэг чинь амар худлаа. Та зүгээр Английн түүхийг ингээ сонсох юм бол тийм Scotland, Wales, England гэсэн тийм War of the Roses тэгээ шашин гэдэг нэг лайтай юм. Та бүгдээрээ мэдж байгаа Game of Thrones уншсан үдсэн хүмүүс тэрийг бүгдээрээ мэдж байгаах тэр Английн түүхэн дээрээ үндэслэн байсан байхгүй. Тэгэхээр Англиг харах юм бол тэ нэг хэсэгтээ Францчууд эзэлдэг байсан, нэг хэсэгтээ Норманчууд, нэг хэсэгтээ Англичууд бүр амар замбраагүй. Тэгээд тэр дайнууд баг 500-600 жил үргэлжилсэн. Тэгэхээр Middle East Израилийг харах юм бол бас яг адилхан тий Шиа, Сүни, тий Араб, Иран, тий еврейчууд өстой дуусхааргүй терроризм алан.
Энийг ерөөхдөө Путин аягүй сайн мэдж байгаа. Зарим ухамсартай улс төрчнөр бас энийг мэдж байгаа хаа. That is No, peace. I think the European cause, as delineated by the present European leadership, is hopeless. The solutions proposed by Mr. Trump, of course, are very insulting to Europe. So be it. But I think he's preparing the way. За тэгээд Европчууд руу ингээд эргэж байна. Европчуудын өргөн барьж байгаа санаанууд уус ямар ч явцгүй. Тэгээд уусаа амжилтанд ерөөсөө хүрэхгүй. Тэгээд Америкчууд энийг уусаа тоохгүй. Тоох хэрэгчгүй гэж байна. Тэ? Тэр тэднийг бити тоо. For regime change in Western Europe. Тэгээд Donald Trump бас нэг төлгөө юу юм бэ гэх юм бол regime change in Western Europe. Энийг дахиад regime change in Western Europe. Юу гэсэн үг юм бэ гэх юм бол өөр засгийн газруудыг томилъя бий болгоё. Франц дотор, Герман дотор, Англи дотор. Тэ? Jerry Vance 2 хоногийн өмнө бас нэг твит гаргасан. Америкийн гадаад хэргийн яам бас нэг нэлээд харгас твит гаргасан. Тэр юу юм бэ гэх юм бол энэ маасаар цагаачтыг оруулдаг нь ерөөхдөө буруу шүү. Европчууд руу чиглүүлээд өөрийнхөө ард түмнээ алж байгаа шүү. Өөрийнхөө улс болохоо болж байгаа шүү. Тэгээд дипломат шугамаараа энэний эсрэг аль хэдийн арга хэмжээ авч байгаа. За тэгээд Donald Trump жигнэсээ Германы засгийн газрыг солиод, Францын засгийн газрыг солиод, Английн засгийн газрыг солиод энэгээр дамжуулаад Европын холбоог тэр чигтээ солино эсвэл бутлана гэсэн үг шүү дээ. Тэгэх юм бол жигнэсээ түнштэй болно гэсэн үг байхгүй. Яагаад вэ гэх юм бол одоо байгаа Европын улс төрчнөр өдөр шөнөгүй юу хийж байгаа юм бэ гэх юм бол Америкийн эсрэг ба Трампын эсрэг арга хэмжээ аваад байгаа байхгүй юу? Тэр Joe Biden тэр глобалчлсан дэлхийн эдийн засгийн чуулган mass immigration нэг дэмждэг. Өөрийнхөө үндэстэнгээ ингээд устгадаг тийм мэдрэл муутай хүмүүстэй энэ европчууд хамтарч ажиллах гэдэг байгаа байхгүй. Тэгээ харалтаа Африкаас хэдэн мянган хүмүүсийг оруулж ирж байна. Тэгээ Joe Biden яасан бэ гэх юм бол тэр South America-гаас тийм Венезуэлагаас хэдэн сая хүмүүсийг оруулаад ирсэн шүү дээ. Одоо Donald Trump бол тийм Америк шүү. Тийм If this proceeds, if the plan proceeds, if a peace is established, and that'll be very fast. Just look at the time. The provisions are that there will be a ceasefire immediately after the signature on this plan and the initiation of withdrawals. Тэгээд Трамп энэ дээр уламжлал улс төрч шиг шат дараалалаар ерөөсөө явахгүй ингэнэ. Энэ дээр гурван тал гар үсэг зурчин болоо. Европын гар үсгэн дээр ерөөсөө байхгүй амар nice. Шууд сонгуул болно гэж байгаа байхгүй. Withdrawals by the шууд цэргүүдэ татна. Областуудаа ингээд цэгцлэн. Байлдаа шууд зогсон. By the Ukrainians from what they continue to occupy in Donetsk, in the Donbass. And obviously the withdrawal of the Russians from the non-Novaya oblasts, that is the two Donbass oblasts and Zaporozhye and Kherson. They would be obliged, obviously, to withdraw from Kharkiv. If they just conquered Kupiansk, they would withdraw from that and from Dnipropetrovsk. So withdrawals would begin, and at that point, тэгээд ганцхан Украинчууд ухрахгүй. Kupiansk, Kharkov, Dnipropetrovsk районоос Оросд бас өөрийнхөө ингээд цэргүүдэд татах хэрэгтэй болно. Have a total ceasefire. Тэгээд шууд галзах. The other element is this is remarkably civilized from the American side. I've been expecting that Trump would. Тэгээ энэ бол маш соёлтой явсан гэж. Яагаад юм бэ гэх юм бол Америкчуудыг ямар нэгэн газар эсэргүүцдэг юм бол юу хийдэг юм бэ гэх юм бол Америкчууд тэнд иргэдийн бослого болгодог байхгүй. USAID гадаад хэргийн яамын хүмүүс нь явуулаад, тагнуулынхан явуулаад, тэнд ингээ санхүүжил өгөөд, залуу хүмүүст мөнгө өгөөд, жигсаал зохион байгуулад, тэгээ Color Revolution болчихсон шүү дээ. 2014 онд тэр болж исэн тий. Хаас айгу тийм юм болж байгаа шүү дээ. Эсвэл шууд тий тусгаагийнхан оруулаад тэгэл пам гэл хүмүүсийг бууддаг тийм ээ. Try to engineer through the intelligence agencies, through the CIA, a coup in Kiev. Тэгээд яагаад энийг тагнуулын албаар хийгээгүй гэж магадгүй юм бэ гэх юм бол энэ зүгээр миний үзэл бодол шүү заяа. Яагаад гэх юм бол тэр өөрөө deep state тэр тагнуулын алба гадаад хэргийн яам
тэр чигтээ дотроо ингээ ялзарсан Жорж Буш, Дик Чейни, Обама, Байдны хүмүүсээр ингээ дүүрсэн. Тийм учраас тэднэрээр дамжуулаад юм хийх нь бас бараг боломжгүй байгаа байхгүй юу? Тэгээ тэд нар өстө тэрийг бузардуулж магадгүй те. Эсвэл тэр нууц мэдээллийг задлж магадгүй. Donald Trump дөнгөж сая те Delta Force, SEAL Team bla bla Украин руу илгээсэн. Хэлээ үсттэй. Donald Trump арчлыг хүндэлдэггүй юм байна. Жигнэсээ Donald Trump фашист диктатор хүн байгаа үсттэй. Тэр ард түмний баатар Зеленскийгийг те албан шугамаараа хөөж чадахгүй. Тэгээд нэмээд Зеленский Donald Trump-ыг тултлан гомдоосон цагаан ордон дотор. Тэгээд Donald Trump те ийм маягтай те огцом ууртай жинхэнэ ерөнхийлөгч биш учраас тагнуулын алба онцгойгийнхнаараа дамжуулаад Зеленский хөрхийн амтныг алах гээд байна. Энэ бас аюултай байхгүй. Тийм учраас энэ шугамаараа явуулж байгаа хаа. A replacement of Zelensky, either by his being put on an airplane or by being put in a cemetery. Тэ нэг бол тэ одоо ер нь өмнөх Америкийн засгийн газрууд яадаг байсан бэ гэх юм бол нэг бол тэр ерөнхийлөгч юм уу улсын өдөртөгчийг онгоцон дотор хийдэг байсан. Эсвэл нүхэн дотор хийдэг байсан. Одоо тэ оршуулган газар дотор. Replacement of Zelensky азтай хүн. With someone like Arestovich, who is ready to conclude a genuine peace with Russia. Instead, we read that within 100 days there will be new elections. That is remarkable. Тэ Зеленскигийн хуучин туслах Арестович одоо үргэлж Зеленскийг муулаа явж байгаа. Оростой ерөөдөө ойлголцсон хүрье гэсэн одоо мессеж явуулж байгаа. Яагаад тэгж байгаа юм бэ гэх юм бол Америкчууд намайг сонгочихоо гэж байгаа байхгүй юу? Зеленскийг зайлуулсныхаа дараа намайг томилчих. Тэ эрх мэдлийн тоглоом шүү дээ. Эрх мэдлийн тоглоом биш байсан бол тэр Арестович бас зөндөө мөнгө идсэн, мөнгө төгрөг ерөөсөө ирэхгүй тэгээ зүгээр ингээ чимээгүй exile дотор ингээ суух байсан шүү дээ. Тэр юм хийхгүй байгаа хгүй. Хөөе би байгаа шүү. Намайг тэ Зеленскийг зайлуулчих юм бол надтай яраарэ. Би Оросууд тохиролцож чаднаа гэл ерөөхдөө өөрийнхөө брэндээ үргэлж үүсгэж байгаа шүү дээ. За, тийм юм ерөөсө болоогүй Америкчууд юу хийж байгаа юм бэ гэх юм бол 100 хоногийн дараа тэ сонгуул бол. It will be democratic for a regime change being imposed by the United States. So much for Mr. Trump being a fascist. Тэгээд Trump фашист мөн үгүй харалтай Зеленский хөөхгүй 100 хоногийн дараа сонгуул болно гэж шүү дээ. If everyone knows that Mr. Zelensky will be voted out of office, that is a foregone conclusion. За тэгээд энэ дээр гарс зурчих юм бол Зеленский байхгүй гэдг нь зүгээр ойлгомжтой. Зүгээр ойлгомжтой. Be voted in? Well, that's an interesting question. Yeah, it is indeed very fast. This whole thing could play out. I mean, тэр сонгуул бас бузардсан тоглоом болно тий. Оросын тагнуул, Америкийн тагнуулстай хоорондоо ингээл өөрийнхөө хүнээ тавих галстай хэдэн зуун сая доллар тийш урснаа. Тий. Тэгээд өстой Украины сонгуул. Тэгэл юу болох юм бэ гэх юм бол нөгөө exile дотор ингээ Герман, Англи, Польш, Москв байгаа хүмүүс найрах гэж it could, of course, drag on as well. It should be taken for given. But I think the way this has been designed, giving essentially 1 week notice to accept this is quite fast. Donald Trump, Ukraine. Before you mentioned that the Thanksgiving was on the 24th, it's on the Thursday, the 27th. But yeah, sorry. Well, the details. However, on the дөрөвт өдөр дууссан байх хэвээр. Donald Trump-ийн timeline-аар тий. Тэгээ бидний хувьд бол 5 дахь өдөр юм байна. But it does appear that if Trump recognizes that the reason why they have the conflicts with Russia has been this post-Cold War security architecture that is creating a Europe without Russia. Again, this was linked to the hegemonic unipolar model. So if you recognize there is multipolarity, you don't want to push the Russians too far towards the Chinese, it would make sense if this is indeed, if it is peace what he wants. I guess the suspicion on the Russian side is it's going to be very difficult to make peace with those who do not want peace. And there's always some assumption that they don't know if Trump is trying to adjust to multipolar world or simply looking for new schemes to restore US dominance. It's probably the latter, but either way, it's Глэндисэн бас аягүй гоё юм хэлж байна. Эсвэл тий алсын хараад юм хэлж байна. Тэгээ Оросууд энийг ямар өнцгөөс харж байгаа юм бэ те? Оросууд тий Америкчууд ерөөхдөө multipolar world-ыг хүлээн зөвшөөрсөн юм уу те? Одоо дэлхийд 1990 оноос хойш ганцхан алтан гац байсан шүү дээ Америк улс. Өмнө бол Совет Америк хоёр ингээ хуваагдсан байсан шүү дээ. Хоёр алтан гацтай гэх юм уу да. За тэгээ Америкчууд ер нь бол хятад бас нэг том гүрэн, Оросууд бас нэг гайгүй юм. BRICS бас ингээ хүч авж байгаа. Тэрийг Donald Trump хүлээн зөвшөөрөх шинж байгаа юм уу? Тийм учраас ийм санал тавьж байгаа. Энийг ингээд шахаж байгаа юм уу? Эсвэл
Америкийг буцаагаад номер 1 болох гэж байгаа юм уу? Тэ. Тэгээд бас нэмээ юулсан бэ гэх юм бол энүүгээр дамжуулаад Дональд Трамп мэдээж тэ Оросыг Америк руу ингээд татгах байгаа штэ. Тэ янз бүрийн төсөлтэй хөрөнгө оолттой ингээ хөгжин худалдаа 8 буцаага яармаа. Тэгээд Оросууд энийг бас ингээ жоохон сэжиглээд харах байхаа тэ ингээл It's necessary for the US to draw down a bit in Europe, but as you suggested before, Тэ ирэх 20 жилийн хугацаанд Оросууд Америкчуудад итгэн гэж байхгүй. they need to, I guess, reformat or change Europe. It does appear to be built a little bit into this 28-point plan, because the plan brings up things like the New START treaty. This is nothing to do with the conflict. Well, you can say that it's something for the Russians to lure them in, but it also brings up that Russia should be invited back into the G8. Again, this made me chuckle a bit because I can't remember the Russians ever asking about joining the. Тэр 28 гол point юм бол дангаараа Украины тухайн байх магадaltaй гэсэн чинь үгүй. Дональд Трамп тийш юу оролцсон байгаа юм бэ гэх юм бол нөгөө START treaty эргүүлэн эхэлнэ. Тэр юу юм бэ гэх юм бол нөгөө цөмийн зэвсэг нэмэхгүй. Тэгээ багсгах гэх мэт чинь тиймэрхүү хэлцэл байхгүй юу? За нэмээд Оросыг буцаагаад G8 орны гишүүн болгоно гэж байгаа. Тэгээ тэр бол тэр чигтээ нөгөө Европчууд руу энэ middle finger штэ. Rejoining the G8. But that being said, it does fall in line with the idea that the US-Russia bilateral outstanding issues are resolved, and that Russia's attempt to be reintegrated into the I guess Western organized system that is pulled it a little bit away from the whole BRICS arrangement. I mean, I'm not going to be overly pessimistic. It's possible that the Russians will accept this invitation if it stands, but they're not going to leave BRICS. But they can have, in a multipolar world, you have to deal with all sides. But in terms of the regime change, Glendis нь хурдхан шиг асуудал асуугаач тэ. in Europe, though, is it? Тэгээд Оросууд ерөөхдөө G8 гишүүн болохгүй гэж магадгүй яагаад гэх юм бол BRICS-ийг манлайлаад ингээ хөгжүүлээ явж байгаа шүү дээ. BRICS-ийн гишүүн байна. Тэгээ хоёр хөрөм дээр Оросууд угаасаа зэрэг явахгүй гэж. Europe unravel on its own, you think, once peace breaks out. За тэгээд энэ дайн дуусныхан дараа Европ бие даасан тэ тэр чигтээ нөө бие даасан гадны нөлөөгөөр бутарчих юм уу үгүй юм. In Ukraine, I mean, there's a lot of problems which have been building up for quite some time. Yes, I think that the von der Leyen leadership will collapse. Yes, von der Leyen-ийн өдөрлөгийн тэр систем аппарат нурна гэж. I think there'll be another vote of confidence and she'll lose it. Дахиад ерөөхдөө огцруулах санал явна. I think that the Orban fraction or grouping in the European Parliament will take much more power. Тэгээ Орбаны бүлэг илүү их хүчтэй болно, илүү их олон гишүүнтэй болно. Than it has had hitherto, although it's 25% or more of the deputies that it counts among the supporters today. Одоохоно ойролцоо тэр өндөр алтан тушаалтны даргын алтан тушаалтай хүмүүсийн 25% Орбаны тал нь авцсан байгаа. Тэр ингээд томрно. I think that I'd like to Кая Калас хөөгдөг өдөр сайхан бах те. To turn to one side for the peculiarly American and Trump nature of several terms. That is to say, the American business end of it. As I said, I think that Trump is intent on creating a support in civil society in the United States for what he's undertaking by getting business behind it. In this sense, he's taking a page out of Richard Nixon and detente from the early 1970s to mid-1970s. That is to say, large corporations will be invited by the Americans overseeing the reconstruction of Ukraine. Donald Trump-ийн бас нэг гол зорилго юу юм бэ гэх юм бол Америкийн хувийн хэвшлийг ийшээ оруулах. Окей. За энэгээр дамжуулаад ард түмний дэмжлэгээ дээшлүүлэх энэ төслүүд дээр Оросыг буцаагаад оруулж ирэх нь Оросуудтай хамт хөрөнгө оолт хийх нь Украиныг сэргээн засах дээр тий. Тэгээ энэ хэний ерөөхдөө тактик стратегтэй төстэй юм бэ гэх юм бол Richard Nixon тий 1970-ад он юуээр ерөнхийлөгч байсан. Нөгөө Ronald Reagan гэх мэтчлэн ерөнхийлөгчөөс шал уур. Тэд нар юу гэдэг байсан бэ гэх юм бол тий ерөнхийд дайн хийх гэж үздэг байсан. Richard Nixon арай өөр. Тэгээ хамтарч ажиллахыг үздэг, хамтарч хөрөнгө оолт хийх гэж үздэг гэх. Take an active part. And there are funds in these development funds, again overseen by Trump and the United States, where mutual fund. Тэгээ саяны Richard Nixon Donald Trump-ийн төстэй байдлын дахиад яач заяа. Тэд нар яах дуртай юм бэ гэх юм бол хувийн хэвшил 8 худалдаа хамтын ажиллагаа хөрөнгө оолт хийх ашиг. Тэ. Нөгөө ерөнхийлөгч юу хүсдэг юм бэ гэх юм бол Саддам Хусейн би чамтай хамтарч ажиллах уу чамаа бөмбөгтөө дуусгана. Гаддафи чамтай хамтарн ажиллана гэсэн юм байхгүй.
Тэ чамайг ална. Тэ Асад чамтай ярих юм байхгүй. Тэ чиний цаг үе дууссан. Тэгээд энэ бас хаана харагдчихсэн бэ гэх юм бол нөгөө Сирия улсын шинэ ерөнхийлөгч удирдагч Al-Jolani тэ Al-Qaeda-гийн террорист тэ Al-Qaeda-гийн удирдагч тэ Америк хүмүүсийг алсан, Америк хүний толгойг бүр сэлмээрээ цавчсан зураг нь бүр байгаа. Та зүгээр Google дээр үзчих. Al-Jolani beheading. Тэгээд тэр Al-Qaeda ISIS-ийн эсрэг хэдэн зуун мянган Америк цэрэг явсан. Хэдэн их $80 зарцуулсан. Хэдэн мянган Америк цэрэг нас орсон. Al-Jolani-гийн эсрэг байлдахын тулд эсвэл тиймэрхүү хүмүүс. Тэгээд одоо Al-Jolani бослог амжилтаа гаргаад Сирийг малаалагч өдөртөгч болсон чинь Дональд Трамп юу хэлж байна гэх юм бол хамаагүй цагаан ордон л хүрээ дээр хилцэл хий. Mutual economic interests. Зүгээр нэмээ хэлэхэд Сирия яагаад тэм чухал юм бэ гэх юм бол Сириагаар дамжуулаад Катарын Газын хоолоо явах гэдэг байхгүй юу Европ руу. Тийм учраас тэм чухал. Will be exploited using money that is now frozen and also tapping the Europeans to divert what they were about to invest in war making into peacemaking. Тэгээд Сирия улсын хуучин Асадыг Путин яагаад дэмждэг байсан бэ гэвэл тэ Асад Сириягаар дамжих Газын хоолойг хүлээн зөвшөөрөөгүй байхгүй юу? Шавар хааж ирсэн. Катар тэндээ ингээ бүх хүмүүсийг санхүүжүүлдэг. Катар бас ISIS, Al-Qaeda, Hamas бүх юмыг ерөөхдөө тэрний ард байгаа. Катар ямар хүсэлтэй байгаа юм бэ гэх юм бол Сириягаар дамжаад Европ руу Газын хоолой барих гэж байгаа байхгүй юу? Тэр Nord Stream 2 гих мэдчлэн тийм ээ. Катарынхан мөрөөдөж байгаа байхгүй юу? Одоохоно тэд Катарынхан юу их хэвээр бэ гэх юм бол тэр Газа тий шингэлж байгаа байхгүй шингэн болгож байгаа. Тэгээ хасах 100 хэдэн градус руу хүргээд тэгээд осон онгоцоор ингээ асар холоор ингээ зөөгөөд Голландд авчираад Голланд тэр хасах 100 хэдэн градустай газыг буцаага халгаад нэстэ бөөнлээ. Тэгээд ямар үнээр бууж байгаа юм бэ гэх юм бол Оросын газнаас баг 2-3 дахин үнэтэйгээр Европт дуусч байгаа байхгүй юу? Гэхдээ газ хоолой бий болчих юм бол хамаагүй хэмтэх. This тэгээ хүргэх хэрэггүй. Окей. Уучлаарай. Notion that good business makes good friends and secures the peace was a fundamental part of Richard Nixon's policy d'état. Good business хоорондоо 8 хийх инх тайвны суурь. Би 100% дэмжиж байна. Энэ бол үнэн. Тэ ашигтай бизнес нэг хүнтэй хамтарч хийж явахдаа тэр хүнтэй алдахгүй шүү дээ. Тийм ээ? It was also not far removed from the Social Democratic Party, Willy Brandt party's approach to détente with the Soviet Union. So тэгээд Willy Brandt Герман улсын Bundeskanzler байсан. Тэр юу исэн бэ гэх юм бол те Оросоос анхудаа газ дахиад авсан шүү дээ. Тэ. Тэгээд тэр газын хоолой анхны нэг Европ руу ингээд явдаг газын хоолой тэр замын хэн бэлдсэн бэ гэх юм бол Willy Brandt гэхгүй Америкчуудаас ингээд нэгсээр байгаа тэр зөвшөөрлийг авсан. Continuity. Тэгээд тэрнээс хойш тэ Willy Brandt тэрийг хийснээс хойш Германы эдийн засаг дараагийн шатанд хүрсэн байхгүй юу? Яг гэх юм бол дэлхийн баг хамгийн хямдхан газыг худалдаа авдаг байсан. Тэгээд тэр бол нөгөө Герман улсын эдийн засгийн одоо суурь болсон. Тэр нь одоо алга болж байгаа байхгүй юу? Here, Mr. Trump is picking up Republican Party themes, and this includes the themes from Ronald Reagan on limitation of nuclear arms, or putting caps at least on nuclear arms. So there's continuity in elements of this plan from previous administrations, and it is a very big departure from what we've seen in the last 30 years of American global hegemony. As to the G8, of course the Russians don't want it. Тэ G8-ийн хувьд мэдээж Оросууд татгалцсан эсвэл хүлээж авахгүй. I recall absolutely after the meeting of the G8 was that was supposed to take place in Russia was cancelled and Russia was thrown out of the G8. Putin spoke rather frankly that it had not been a pleasure to be in it, because he usually was invited after the discussions had begun and after the other 7 had agreed among themselves, and he was read their joint decision usually condemning Russia. Тэгээ Орос G8-ийн хувьд бас аягүй гоё үнцэг хэлж байна. Путин угаасаа тэрийг сонихгүй яагаад гэх юм бол хамгийн сүүлийн G8-ийн уулзалт Оросууд гишүүн байж байх үедээ хаана болох ёстой байсан бэ гэх юм бол Орос дотор болох ёстой байсан. Тэр уулзлыг тэд нэр цуцлсан. Дараа нь Оросуудгийн хөөгээ гаргасан. Тэрнээс өмнө
G8 ямар нэг чуулган дээр Путинтэй ярилцаагүй. Тэр 8 гишүүнээс 7 нь хоорондоо ингээ хөвөлдсаар агаад урчлаад уулзаад тэгээ юу хийсэн бэ гэх юм бол Путинд аль хэдийн бандан тас болсон төслийг ингээд шахсан. Тэ. I think the situation today is a little bit different. Not only is it important for Trump to reintegrate Russia into the U.S.-dominated, Western-dominated structures of global governance, but it is a way of keeping a permanent dialogue with Russia. And in the new G8, Russia would not be isolated. That's pretty obvious. At least as long as Donald Trump remains in the presidency, Russia would have an advocate in a person of the President of the United States within the G7 turned to G8. Гэхдээ одоо G8-ийн гишүүн болчих юм бол одоохондоо G7 тэгээ G8 болч магадгүй байна. Ганцаараа байха болчих юм байна. Ягаад гэх юм бол Дональд Трамп Оросыг бас хичээдэг, Оросыг бас хятадуудаас ингээд татах гэж үздэг, Оросын потенциалыг харж байгаа тэнд газрын хоор элемент гих мэт чинь зөндөө юмнууд байгаа тий. Тэгээ ганцхан хангаар нийлүүлэгчтэй ингээд байна гэдэг чинь аюултай шүү дээ тий. Түүхийдээ ганцхан нэг газараас авдаг, хятадаас авдаг. Тэрийг болоод Оросоос газрын хоор элемент ганц бүрийн өөр юм авдаг болчих юм бол бас Америкчуудад хэрэгтэй. To BRICS, I think that Trump has already demonstrated the futility of considering BRICS as a fully fledged support for Russia in the globe by destroying the oil trade with India. Those of, again, my peers who have been trumpeting the notion that the United States cannot do anything to seriously harm Russia economically have just refused to look at what's happened in the last 2 weeks. За, энэ дээр бас нэг шинэ юм ярьж, доктор оф юу хэлж байна гэх юм бол Дональд Трамп BRICS-ийн эсрэг арга хэмжээ авсан тэр нөлөөтэй байсан. Энэтхийн газны нефтний худалдаа авалт ирчээр буурсан гэж байна. Тэгээд Дональд Трамп тэргээрээ дамжуулаад дэлхийн тайзан дээр юу үзүүлсэн бэ гэх юм бол BRICS бол тийм амар хүчтэй, тийм амар бие даасан, тийм Оросын талтаа Оросын аюулгүй байдлыг батлах тийм даатгал бол биш ээ гэж юм. Сонирхолтой. Including энэ дээр би жоохон өөр өнцгтэй яг гэх юм бол энэтхийн худалдаж авч ийсэн нефтийг өөр орн авдаг болсон байхгүй. Гэхдээ энэтхлээ урсж байгаа хэвээрээ. Гэхдээ дундуура дахиад нэг орныг ингээ оруулсан байхгүй. The last day when another major importer of Russian oil into India has stopped buying, not de facto, but by declaration. Therefore, the reality of BRICS as a vital support to Russia has been disproven. And I think that this will be recognized very shortly. Well, on that G8 format of just pressuring, everyone putting pressure on Putin, this is the common format, though, not just of the European Union, but also NATO, the NATO-Russia Council. The Russians always complained over the years about the same thing, that is that the NATO countries would always reach a common position before they met with the Russians. So they can, instead of having open discussions from stage one, they start with this powerful collective bargaining position to pressure the Russians. And even if the Russians would be able to withstand the pressure of everyone holding a same position against Russia, there wouldn't be any possibility for change, because once you've gone through this very difficult. Яа, одоо энэ хоёр юу ярьж байна гэх юм бол G8 доторч тэр НАТО-гийн, Европын аюулгүй байдлын хороо энэ дээр нөгөө Оросууд гишүүн байсан. Үргэлж Оросууд юутай нүүр тулдаг байсан бэ гэх юм бол бандан тас элитэнэ шийдэгдсэн асуудал. За та нар ингээд төсөөлж заяа. Хоёр найзтайгаар ингээд бизнес эхлүүлж байгаа. Тэр бизнес ингээд томорч байгаа. Actually явцын дунд нөгөө хоёр нь урчлаад уулздаг тий аль хэдийнэ тохиролцсон. Тэгээ хувьцаа эзэмшний хурал дээр юу ирдэг юм бэ гэх юм бол за маа өгшөө энэ байна. Энэ дээр одоо гарс үзүүр бид хоёр аль хэдийнэ шийдтсэн. Тий найрсаг биш шүү дээ. Тэгээ дургу хүрнэ шүү дээ. Process of having a common position of all the NATO countries, there's no room anymore to make any adjustments really. So it's хэлцэл биш байхгүй юу? Тий хоорондоо ярилцсан тохиролцсон биш байхгүй юу? Балансгүй байхгүй юу? Тий нөлөөгүй болчих гэсэн үг. Тэгээ бухимдал үүснэ. Өөрийнхөө хүссэн өөрчлөлтөд гаргаж чадахгүй, өөрийнхөө хүссэн үр дүндээ хүрч чадахгүй. Тэгээд тэр хороо хувьцаа эзэмшдийн хурал тий ямар зоригтой юм бэ гэх юм бол тэр нэг 3 хүн хоорондоо уулзаад тохиролцох ёстой шүү дээ. Механизм байхгүй юу? Улс төрийн яг ийм сонгуулийн маягийн механизм шүү дээ. Тий өөрийнхөө хүссэн өөрчлөлтөө ядаж тодорхой хэмжээгээр гаргая гэсэн механизм. Тэгээд нөгөө хоёр нь ингээ бүлгэлээ явуучих юм бол тэр механизм ажиллагаа болж байгаа үстэй. Тэ. Тэгээд хамтарч ямар хэрэг байгаа. Эсвэл тэгээ алдсан шүүхтий тэгэл компани нураа татан буулгыг тэр шатнд хүрнэ шүү. It fits within this wider conceptual idea of post-Cold War diplomacy, which is
not to find common solution, but for the civilizational teacher to tell the civilizational student what to do, which is how we conceptualize, the teacher-student relationship now, replacing diplomacy. Тэгээд дипломат харилцаан дээр бас яг тийм юм байгаа шүү дээ. Чи бол чөтгөр, чи бол муу. Бид нар бол ёс суртахууныг эзэлж байгаа, сан аачлсан. Бид нар бол сайн хүмүүс, Путин тэр чигт ухар. But my last question. Пууж нь хүлээн зөвшөөр. Хэлийг дүүрэн НАТО-гийн цэргээр дүүрэх чинь. Тэгээд дараагийн давралт нь юу юм бэ гэх юм бол хой. Орсоо 4%. Was related to this same as the sanctions, as you said, that some are bowing to pressure. Again, it could be that there's a workaround in the medium terms, but nonetheless, the great risk for Russia in any peace plan is, essentially that it would be another Minsk agreement. This is энийг бодоо үзэх хэрэгтэй байхгүй би саяны юм хамтын ажиллагаа тэр хороонууд байна те G8, G7 ингээ НАТО-гийн үндэсний аюулгүй байдлын хороогоо буцаагаад яг хуучин шиг ингээ сэргээчих юм бол ямар шийдэл биш байхгүй юу? Дахиад бандан тас төслүүдтэй ингээ нүр тулах байхгүй юу? Дахиад зүгээр энэ дээр гар сүзүр энийг хүлээн зөвшөөр. Тэгээд 5 жилийн дараа дахиад Украин НАТО-гийн гишүүн болчих байхгүй юу? Тэгээ энэ дахиад шинээр энийг ойлгож байгаа та. The concern that the Americans would simply seek to regroup and shape the battlefield in a more favorable way and then trigger it to start all over again. Which is why it's important, of course, for Russia to make sure that the territory, reducing the size of Ukrainian army, all of these things which can reduce this chances of Ukraine being activated again as a proxy. But as you suggested, Ukraine дахиж хизээж хүүхэлтэй болох ёсгүй. If the Americans actually want peace, this is what they're going for. How do you explain then the sanctions on Russia? Because even yesterday, Trump was making the point that Russia should expect some very severe sanctions. I mean, to what extent are they looking to merely freeze the front lines and I guess restart the conflict in an area? За тэгээд Donald Trump засгийн газар их тайвныг хүсэж байгаа юм бол яагаад Орос дээр дахиад шинэ санкц тавина гэж ярьж байгаа юм бэ? Одоо 28 гол поинтаа ингээд төслөнгө яригдж гин Швейцарт хүмүүс нь уулзж гин найрж үзэж гин Зеленскийг ингээд зайлуулах гэж байгаа хэрнээ шинэ санкц тавьж байгаа юм бэ? Оросууд энийг хэрхэн ойлгох магадaltaй юм бэ гэх юм бол эдгээр зүгээр түр зүртэй энийг зогсоогоод тэгээд Украины шинэ цэргийн алба ингээд бүрдүүлээд шинээр зэвсэгжүүлээд энийг дахиад эхлүүлэх гээд байгаа юм шүү. Энийг ерөөхдөө яаж арилгах юм бэ? Where they enjoy more competitive advantage. Again, this has been a leading theme among alternative media critics, so much as it's emerged of this project. How can you trust the United States and so forth? The question I push back. What is the alternative? Тэгээд цаана агуулгаж байгаа асуудал нь юу юм бэ гэх юм бол яаж Америкчуудад итгэх юм бэ? За тэгээд докторов юу хэлж байна гэх юм бол өөр арга байгаа юм уу? You want World War III? Дэлхийн 3 дугаар дайны хүсэж байгаа юм уу? Одоо Trump итгэхээс өөр аргагүй үстэй. Have to assume that this is a process and not the end of the process. That this opens dialogue and it identifies as worthy subjects of dialogue what has been denied by the United States and its allies for the last 30 years. За тэгээд энийг яаж ойлгох ёстой юм бэ гэх юм бол нэг шин эхлэл, шин алтан гацтай. Тэгээд өмнө ерөөсөө яриаггүй, шин ойлголтоо болоогүй. Орсуудад баг зэрэг буулт тэднэрт таата нөхцөл байдал ингээ үүсгдэг тийм засгийн газар өнгөрсөн 30 жил ерөөсөө байгаагүй шүү дээ. Тэгээ үргэлж Орсууд ингээ эндүүддэг байсан. За тийм учраас тэргүүрээ харах хэрэгтэй. Итгэхээс өөр арга. Mainly recognition of Russian security interests. Therefore, it is reason to be hopeful. Mr. Trump is not Mr. Biden. Mr. Trump is not dominated by the neocons. Okay. Donald Trump бол Joe Biden биш ээ. Donald Trump бол тэр чигтээ неокон одоо Америкийн зэвсгийн кампани дайм мөрөөддөг тэр George Bush, Dick Cheney гэх мэтчлэн хүмүүсийн керманд ороогүй байгаа гэж байна. I think that in the coming days or weeks there will be changes in the administration. За тэгээ удахгүй хэдэн 7 хоногийн дараа Америк улсын засгийн газар кабинет дотор одоо сайднар, секретаринууд дотор өөрчлөлт ирнэ гинэ. See how Rubio can stay on as Secretary of State. Тэг яаж Марко Рубио хэрхэн ажлын байраа авч үлдэх юм бэ? Боломжгүй гэж байна. Сонирхолтой газ. Марко Рубиогийг хүүх магадaltaй гинэ. People had asked, oh yes, what was the role of the State Department in this? Zero.
Тэг яагаад ингэж байгаа юм бэ гэх юм бол за Америкийн гадаад хэргийн яам саяны гол 28 цэгтэй Оросуудын хэлж ярьж байгаа тий энэ ярилцлага энэ процесс дотор ямар оролцоотой юм бэ гэсэн чинь Америкийн гадаад хэргийн яам ямар ч оролцоогүй. Because Mr. Trump understood that up and down the State Department is rotten. Тэгээд яагаад тэгж байгаа юм бэ? Яагаад Марк Рубиогоороо энэ процессыг эхлүүлээгүй байгаа юм бэ гэх юм бол Дональд Трамп юу ойлгосон бэ гэвэл Америкийн гадаад хэргийн яам дээрээсээ доошо зүгээр ялцарсан. Down, the State Department is dominated by people who were installed after the purges that Cheney initiated following his taking over the government in essence from Bush. Хизээ бузардсан, хизээ ерөөхдөө ялцарсан бэ гэх юм бол Dick Cheney тий George Bush-ийн дээд ерөнхийлөгч тэр September 11th 2001 он 9 сарын 11-нд юу хийсэн бэ гэх юм бол тэр гадаад хэргийн яам дотор байгаа бүх хүмүүсээ зайлуулад өөрийнхөө хүмүүсээ томилсон шүү дээ. Тэ тэр дайны мөрөөддөг зэвсгийн кампани, зэвсгийн тендер гусдаг. Тэгээд ерөнхийдөө Европ дотор дайн хийх ёстой, Арабын тэрээр дайн хийх ёстой, Хятадтай дайн хийх ёстой гэсэн мэдрэл муутай хүмүүсээр ерөнхийдөө соёлын одоо бараг 20 жил гэ нөлөөлдөг хүмүүсээр ингээд дүрхсэн. After 9/11. And that as I think for the same token, I think Mr. Lavrov was sidelined. Тэгээд нэмээд Оросын Сергей Лавров бас энэ дотор ямар ч оролцоогүй байсан. Тэмээгац тий Лавров Рубио энэ дээр ямар ч нөлөөгүй байсан. The negotiations went on probably via Dmitriev and not with the active participation of Lavrov, which is why Zakharova could say yesterday with a hand on heart that they had nothing to do with it. Well, she had nothing to do with it. Lavrov had nothing to do with it. But Putin and Dmitriev certainly did. So this was negotiated really by emissaries. Тэгээд Путиний элч, Трампын элч, тий тусдаа элчингээр явсан гэж байна. Дмитриев, тэгээд Стив Виткоф магадгүй, тий. Not by the normal bureaucratic institutions. Уламжлал тэр улс төрч ингээд намаараа ингээд доороосоо дээш явсан хүмүүсээрээ энэ хилцэл бий болоогүй, тий жинхэнэ одоо Трампын баруун гар, Путиний баруун гараар sides. And I think that there is no alternative but to try to make this work and to ensure that it is not a Minsk III. For that, there are many provisions in this plan which work. Тэгээд Minsk 1-2 шиг энэ ерөөхдөө дуусч болохгүй. Тэ Европчууд шал худлаа юм зурсан шүү дээ. Against it, and particularly the fact that the dominant personality in the whole affair, Mr. Donald Trump, is not. Тэр хилцлийг дахиад та унших юм бол хамгийн сүүлд нь энэ их тайвны хороо хэний өдрлөгийн доор байгаа юм бэ гэх юм бол Donald J. Trump гэж бичсэн байгаа хгүй. Тэ Украины эцсийн шийдвэр хэн гаргадаг юм бэ гэх юм бол Donald Trump гэж тавьсан байсан. Hollande is not the embodiment. Merkel, the embodiment of a Russophobe Europe. Тэгээд тэр энэ хилцэл дотор юу ерөөсө шингээгүй юм бэ гэх юм бол Оросыг үзэн яддаг уламжлалт Европ улс төрч эсвэл тэр Joe Biden ба George Bush, Dick Cheney-гийн тэр зэвсгийн кампани 20-30 жил карьераа санхүүжүүлсэн цөнх баригч, тендер гусагч тийм юм алга. And he is interested and believes in big commercial ventures between Russia and the United States, however improbable that may be, judging by the past. Well, we'll see what the future gives. But if the United States, the American business, does not invest in countries which the President of the United States and political establishment of the United States do not support. Now, Mr. Trump is giving every signal that he wants this to happen, and so it will happen. And there will be big momentum in the United States. Тэгээд эцсийн юм дээр үйлж нэх юм бол Трамп энийг хүсэж байгаа. Энэ бий болчих юм бол Америкийн хувийн хвшлийн хөрөнгө олт хийн хамтын ажиллагаа болно for rapprochement relations with Russia. Therefore, Minsk III is improbable. Тэгээд энийг ингээд сонсохоор хамаагүй гүнзгий юм байна, хамаагүй чухал юм байна. Шал өөр өнцгөөс ойлгоод авлаа. Тэгээд та энийг хамт ойлгоод авсанд баярлалаа. Тэгээд энэгээр дамжуулаад Дональд Трамп юу ч гэсэн түүхэнд нэлээд чухал Америкийн ерөнхийлөгч болох магадлал байна. Мөнгөний зовлонгоос салах амархан биш ээ, амар хэцүү. Гэхдээ хамгийн үр дүнтэй, хамгийн гоё амжилт гэх юм уу да яагаад гэх юм бол энийг танаа чиний амьдрал чинийх болно. За
Энэ сургалт дотор юу орсон байгаа юм бэ гэх юм бол би одоо 4-5 жил тасралтгүй хувь хүний сургалт контент явуулж байгаа. Энийн тухай бүр 3 ном бичсэн. Энэ дээр хамгийн тийм үр дүнтэй, арга сайтай юмнуудын оруулсан байгаа. За, тэгээ энэ зүгээр сургалт биш. Энэ зүгээр видео бичлэг биш. Энэ зүгээр юм унших биш. Хоёулаа хамт дасгал хийнэ. Чамааг ухамсартай болохын тулд, чамааг доор хаяж 6 сар мөнгөө далт хийлэгдэг болохын тулд хүн цохилт хэрэгтэй. Чамд хүн цохилтын үгнө хөвгчлөлтэй. Фан. Чамаа ерөөсө зовоохгүй чи залахгүй чи ерөөсө уйдахгүй амлж जैन заяа. За. Ойролцоо 200 гаруй хуудас контент, 25 видео бичлэгийн дараа чам бас юу гаргаж өгөх юм бэ гэх юм бол санхүүгийн тайлныг чинь гаргаад өгч. Хизээ хідэн төгрөгтэй болох юм. Би яг хизээ энэ зоолонгоос салах юм бэ. Бүх юм тодорхой. Одоо ганц үлдсэн юм юу юм бэ гэх юм бол чи өөр. Let's go.